Нацагдурж найрагчийн Шувуун саарал, Хөдөө талын үзэгслэн, Ламбогой нулимс гээд маш олон бүтээлүүдийг бид нар хүүхд байхдаа уншиж өссөн. Монгол хэлний ариун тансаг дархлаа хизээч мартаж үл болох энэ нандин зүйлсийг бидэнд өвлүүлж өгсөн агуу Нацагдурж бид энэ жил олон улсын Канны кино наадамд Нацагдуржийнхоо од шүлэгт зориулсан To Mars буюу Марс руу гэдэг киног англи хэл дээр хийж байгаа. Хамгийн гол нь зураг авалтанд маань 25-та Нацагдуржийн дүрд 25 настай Дашдуржийн Нацагдурж гэдэг хүн тоглосон байгаа. Түүний гэрийн бөөр энэс ойрхон байгаа гүн галуутай. Гүн галуутайд бас бичлэг нь хийгдсэн байгаа. Нацагдуржгаа алдаршуулж энэ хүний оюуны цар хүрээг дэлхийд дахинд мөнхөлж олон улсын хэл дээр түүний бүтээлүүдийг орчуулж гаргах нь монголчуудын өрсөлдөх чадварт асар том боломжийг олгоно. Их зохиолч Нацагдурж өсгөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл, үхтэл орших төрлөх нутаг, салж болшгүй орон 31 наснда гайхамшиг бүтээсэн Нацагдуржгаа бид мартаж үл болно.